Шинжлэх ухаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүн. Новон хичээлийнхээ тариалтыг нэмэгдүүлэх зорилгоор биогумын бордог ашигласан. Тариалтыг хийхдээ нэг га талбайд 500 литр усанд одоо 5 литр биогумын бордог найруулад үрээ сайхан дэвтээж жагаад тэгээд тодорхой хэмжээний хугацаанд нөгөө чийг найруулах зорилгоор бас наранд нэг хэсэг хатааж жагаад нэг га талбайдаа бол ингээд цацсан байгаа. 6 сарын 18 гэхэд бол одоо 80 гаруй санчтай, 90 санчтай болцсон байсан. Тэгээд тэрэн дээр нь бол одоо эхнийхээ хадалтыг хийгээд сайхан боогоод сарвч юмд хураасан байгаа. Одоо ингээд боочод байж байгаа. Энэ бол одоо нэг 25-аас 28 хилтэй ийм одоо пресс гарч байгаа. Тэгээ одоо ингээд яг дороо бол ингээд гой ногооноор байж байна. Наранд жоох хэсэг байсан учраас ингээд жоохон шаралтсан байж байгаа. Энэ толгой молгой бол үнэхээр их сайтай. Ийм байгаамаа. Эрт тариалтыг юм бол одоо ногоон дижээлээс 2 ургацтай авах бас боломжтой байд юм байна гэдгийг одоо өөрийнхөө биеэр доршиж үзлээ. Энэ жил одоо нэг гаагаас бол 600 боодол одоо ургац авсан. 2 удаа тариалт хийхэд. Тэгээ 2 гаагаас бол 1200 боодол одоо ургас аваад ингээд одоо малдаа өгөхөд бэлэн болгочоод ингээд байж байгаа. Биогумын бордог ашиглахад бол маш их боломжтой юм байна гэж одоо миний зүгээс л одоо бодож байгаа үнэхээр. Шинжлэх ухаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүн.